Олон улсын хэмжээний уулзалт зохион байгуулагдах үеэр гадны зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал гарч болцшгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн замын цагдаагийн газраас зохицуулт хийсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд аваад үзэх юм бол нэлээдгүй доос хотын гол магистрал замуудаар явах учраас автомын ачаалал үүсгээс урьдчилан сэргийлж одоо тэгш сондгоо буюу тийм одоо 21-ний пүрэв гарагт тэгш доогоор төгсөн тээврийслүүд хязгаарлалтын бүсдүүдийн оролцсон. За 22-ны баасан гарагт бол сондгоо доогоор төгсөн тээврийслүүд хөдөлгөөнд оролцохоор нийслэлийн засаг даргын захирамж гарсан байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 225 дахь тогтоолд авто замын хөдөлгөөнд хязгаарлалт хийх газруудыг тогтоосон байдаг. Уулзалт болох 21-22-ны өдрүүдэд өглөөний 8 цагаас оройн 20 цагийн хооронд хязгаарлалт хийсэн газруудад иргэдийг авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж байна. Мэдээж хязгаарлалтын бүс гэх юм бол улсын дугаарын одоо сүүлийн оронтой доогоор нь хамаарат нийслэлийн засаг дарга гаргасан захирамж байгаа шүү дээ тийм ээ. Одоо инх тайвны өргөн чөлөө, их тойрог, бага тойрог гэдэг энэ хязгаарлалтын бүс за 100% шилжинтэйгээ холбоотойгоор мэдээж хүрээгээ бол тодорхой хэмжээнд бол тэлсэн байгаа. Тэгэхээр цагийн хувьд бол хിവэрээ энэ хязгаарлалтын бүс дотроо тэгш сондгоогоор хөдөлгөөнд орсон. Энэ хязгаарлалтын бүсдэр нэмээд наадамчдын гудамж, Дөнжин гарын гудамжны Төв аймаг руу салдаг уулзуураас Их Тэнгэрийн уулзуур хүртэх замд хязгаарлалт үйлчлэнэ. Мөн эдгээр өдрүүдэд Нарантуул олон улсын худалдааны төв, Өгөөмөр, Бөмбөр 1-2, Алтчин бөмбөр, Дөнжин гарав, Сан Дэй шөнийн захууд амрах юм байна.